Би Увс аймгийн Киргыз сумын хараад Дорвийн Долгор гэж хүн байна. Сонгой хайрхан дүүргийн 30 дугаар хороонд амьдардаг. Тэгээ би бол өвгдөөс аав ээжээсээ ингэж анх суралцаад одоо 56 дахь жилдээ өвлөн уламжлаа явж байна. Өвлөн уламжлагч байна. Тэгээд хоошоо хоёр ачаа хүндээ өвлүүлэн уламжлаад ингээд одоо хүртэл ингээд бүх дүүрэг юуныхаа тоглолтод нийслэлийн соёл дурлалыг одоо нөөжчин Монгол бүх нааданд бүгд нь жил болгоно оролцоо явж байна. Би одоо соёл урлагийн их сургуулийн хөгжим театрын жүжигчний ангид суралцдаг. Тэгээд ухаарсан цагаасаа эхлээд эмээгийнхаа эхлийн татлагыг сонсож өссөн байгаа. Тэгээд 5 настайгаас хойш өдийг хүртэл бие биелгээгээ биелээд явж байна. Тэгээд бас дүүнэртэй зааж сургасан байгаа. За одоо тэгээ Баяд угсаатны 3 ийм янзын татлага ингэж явах гэж байна. Тэгээд тав бүхэндээ Баядын цацлаа. Тэгээд Жороомор дөрвөн орд гэдэг татлагуудаа ингэж бие биегээ хийж хоёр ач охинтойгоо одоо ингэ толиулъя.